За бүгдд нь орой минь хүргэе. Өнөөдөр Хэрдэл аян замлын 10 дахь дугаар. Өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ би Хэрдэлийн аян замлыг илтгэдэг 5 шинж дээр гарсан Runner Chaser буюу хөөцөлдөх үе шатын талаар тайлбарлах болно. Тэгэхээр өнөөдөр нөгөө гэрэл нүдний шилэн дээр тусаад ирсэн учраас шийдлээ авцсан. Тэгээ би сайн харахгүй байгаа шүү. Тэгэхээр тэмдэглэлийн дэвтрээсээ нэлийн ойртож харах шаардлага гарна. За тэгээ гол зүйлүүдээ бас хүмүүсийн асуултуудыг бас энэ дээр тэмдэглэсэн байгаа. За тэгэхээр Runner Chaser буюу энэ хөөцөлдөх үе шаттай холбоотойгоо нэлээд асуултууд ирсэн. Дээрээс нь энэ хөөцөлдөх үе шатыг ойлгох нь Хэрдэл аян зам бас нэлээд чухал. Яагаад хөөцөлддөг вэ? Тэ? Энэ нь юу гэсэн үг юм гэхээр Хэрдэлийн харилцаанд хин нэг нь заавал нэг тал нь анханасаа цугтсан бол зэжигтэй цугтан гэсэн үг биш. Хөөцөлдөх болон цугтах үе нь ингэж солигдож болдог байгаа шүү. Эмэгтэйнийхэндээ цугтажсэн бол дараа нь эрэгтэй цугтах ч юм уу ингээд юм. Тэр тухайн хүний аян замналтаа евг даван тулж байгаас шалтгаалаад ерөнхийдөө хөөцөлдөх араас нь цугтаах хөөцөлдөх шат ерөнхийдөө явагддаг гэсэн үг. Тэгвэл ер нь хэцүү шүү дээ. Ингээд нэг нь ингээд ойлголцох гээд өөрийгөө ойлгуулах гээд хичээгээд хахад нөгөө нь ингээд цугтаагаад авах тийм амар бас биш. Тэгвэл яагаад цугтдаг вэ? Цугтдаг хүн нь яагаад чимээгүй болдог вэ? Үүнийг илтгэх 5 шинж байдаг. Маш чухал 5 шинж байгаа. Би нэг бас нэлийн уншиж судалсан зүйлээсээ багцлаад энэ 5-ыг та бүхэнд танилцуулахаар шийдсэн байгаа. За хамгийн нэгдүгээр Хэрдэлийн харилцаа өөрөө маш эмзэг, маш нарийн харилцаа, нандин харилцаа гэж хэлсэн тийм үү? Үүнтэй холбоотойгоор Хэрдэлийн харилцааг магадгүй энэ Хэрдэл гэдгийг мэдэхгүй байхдаа ч гэсэн ингээд энэ хүчтэй зүйл рүү ингээд гүгэд орчхоор хиндээ маш хүчтэй таталцал, маш хүчтэй тийм хайрын мэдрэмжийг мэдэрдэг. За нөгөө талаас нь маш эмзэг байдаг. Нөгөө юм сэтгэлийн уухт байдаг эмзэг зүйлүүд ихэнхдээ гарч ирдэг учраас маш эмзэг байдаг. Үүнээсээ айдаг. Юу болоод байна? Гив гинтхийн юу болов гэд нэг юм айх гайхах зэрэгцэн гэж байдаг те. Яг үн шиг айх гайхах зэрэгцээд гив гинтхэн нөгөө юм хүчтэй юм таталцлаас хүн чинь цочирдоод пад гэж хаалгаа хачдаг. Гэтэ энэ бол муу гэсэн үг биш. Ингэж хаалгаа хааснараа яг одоо энэ юу болоод байгааг ойлгох тэр gap буюу зай авах тийм мэдрэмжийг гаргаж ирдэг. За тэгвэл яагаад энэ үе бас илэрдэг хамгийн том юм нийтлэг тохиолддог шалтгаан нь бол би хайрлагдах ирэхгүй гэсэн юм даалд нуугдсан байдаг буруу бодлоос үүдэлтэй байдаг ихэнхдээ. Яаж ч хичээгээд хин нэг одоо би ингээд хин нэг хайрлагдах гал бүх талаараа хичээсэн байж болно тий. Гэтэл ингээд тэр хүнээс ямар нэгэн байдлаар хайр мэдрэх байхад би угаасаа яаж ч хичээсээ хайрлагдахгүй юм дөө гэсэн нэг юм итгэл буурчихсан хайрлагдах ирэхгүй юм байна гэсэн юм буруу боталд авцсан үед ихэнхдээ нөгөө үнэндээ бол би угаасаа хайр гэж байхгүй мэн гэж бодож идэл гэнтхийн нөгөө нэг амар хүчтэй тийм мэдрэмж аваад яг нөгөө үнэн эн чинь байт юм байна гэсэн мэдрэмж авах чинь миний үннээс зөрөөд эхлэнгүүд чи байж айх мэдрэмж төрдөг гэсэн. Тийм учраас гинт хүчтэй өөрийгөө татаж авах амар болдог. За тэгээд энэ мэдээж хайрлагдах хэрэггүй гэдэг мэдрэмж чинь угтаа бүр ингээд угийн ухаад нөгөө шивтцэн байгаа үргэсийг нь гаргаж ирэх гээд те одоо үзэх юм бол нэгсэндээ гологдлын шарах магадгүй хаягдлын шарах байдаг гэсэн. Ямарваа нэг амьдралынхаа туршид ямарваа нэг харилцаанаас те эсвэл нийгмийн харилцаа байж болно, эцэг эхээс байж болно, хамаатаа садангаас байж болно, хинээс ч байж болно юм гологдох мэдрэмж авсан байж болно шүү дээ. Магадгүй хүүхэд байхдаа ч юм уу чи хог дээрээс олцсон юм уу гэдэг ч байдлаар ч гэдэг юм уу те тэр хүүхэд ямар нэг гологдлын муухай мэдрэмжийг авсан байж болно, хаягдлын муухай мэдрэмжийг авсан байж болно. Ямар нэгэн байдлаар эцэг их нь ажилгүй завгүй болмаас хүүхдээ энэ тийм дорхиод явахт нь тэр хүүхдэд яг нэг хаягдсан юм шиг мэдрэмж төрж болно гэсэн үг. Ийм байдлаар гологдол хаягдлын шарах дандаа ингэж Хэрдэлийн харилцаанд ил гардаг. Энэ бол хэрэггүй зүйл. Хэрэггүй зүйлийг ихэд бол хайр наргүй ил гаргадаг. Энэ нь хайрлахгүй байгаа юм уу гэж байгаа юм биш. Энэ бол маш их хайрлаж байгаа тэр хүнийгээ. Наад угтчин байгаа хэрэггүй зүйлийг хоёулаа хамтдаа даван тулж гаргая. Одоо чиний цаг чинь болсон. Хангалттай чи зоригтой хүний даван тулж чадна гэдгийг илэрхийлэх зорилгоор энэ гаргаж ирдэг. Нэгэн нэг мэсэн эмчнэр хайргуудаа тэр буглаа шарахыг ингээл ухаал түнхээл хамаг эдээ бэрийг гарах гэдэг юм үгүй штэ. Өвчтнээ хайрлаад хүндэрчихвээ, бүр хүндрэлтэй зүйл болчихвээ, амь насанд нь халдахгүй гэдгээс сэргийлээд хайрласандаа хатуурхдаг шиг нөгөө хайрын дотор хална гадна гэдэг те яг үүнтэй адилхан ийм процесс явагддаг учраас цуцдаг байх нэ. Тэгэхээр
цухтаж байгаа үед нь надаас цухтаад байна, намайг голоод байна гэсэн мэдрэмжийг авах шаардлагагүй гүн гүнзгий бодоод мэдрээд үзэх хэрэгтэй, өөрлөгөө өнгөөгд үзэхэд болно. За хоёр дахь нь буюу өөрийгөө хамгаалах хурал гэж байгаа. Энэ болохоор нөгөө сэтгэл хөдлөлийн хувьд бэлэн биш байх үед тийм сэтгэл хөдлөлийн үед энэ хүчтэй ихтэй хүртлийн аян замлууд их up and down буюу сэтгэл хөдлөл маш их юм хоёр төлөлтэй байдаг. Заримдаа бүр үнэхээр амар аз жаргалтай ингээд энэ зөвхөн сэтгэл хөдлөл баяр баясгалтай инээд хөөртэй ингээд үнэхээр сайхан байдаг. Зарим өдөр бүр үнэхээр бүр ингээд толгоогооч хүнжлийнхаас засраас гаргамааргүй ингээд шигдээд ингээд чимээгүй гонигтай байх үе гардаг. Энэ бол зөвхөн сэтгэл хөдлөлийн төвшин. Сэтгэл хөдлөлийн төвшин их хөдөлгөөний аян замлын яг энэ нөгөө гүн гүнзгий даалт нуугдсан таны үнэн төрхөнд хамаарлахгүй те хаях ёстой хэрэггүй зүйлэд гарч ирэх тоолонд та сэтгэл хөдлөлийн туйлтай хоёр туйлтай юм шуурганд өртдөг. Энэ шуурганд өртөж явах үед та зарим тохиолдолд бэлэн биш байдаг. Сэтгэл хөдлөл бэлэн биш. Тэгсэндээ өөрийгөө хамгаалах гэж оролдож байгаа гэсэн. Тэр сэтгэл хөдлөлийг би мэдэрмээргүй байна. Энэ ямар амар хэцүү юм бэ? Нэг бол баярлал, нэг бол гониглаад ах юм. Үгүй надад таалагдахгүй байна. Би бэлэн биш байна гэсэн үедээ цухтаадаг. Нэгсэндээ өөрийнхөө жинхэнэ мөн чанарлаа нүүр тулахгүйгээр цухтааж байгаагаас ялгаагүй гэсэн. Тэгээ цухтаах байдлаар илэрдэг. Хэрвээ тэр хүн цухтаагаад ах юм бол ийм зүйл болж байгаа юм байна гэдгийг ойлгоод хугацааг нөхөд л хангалттай гэсэн. Тийм тэгээ нөгөө энэ дээрээс их гоё зүйл гарч ирдэг. Тэрний үе ингээд тэгэхээр ихэнхдээ нөгөө сэтгэл хөдлөлийн хувьд бэлэн биш. Тэгээ дээрээс нь өөрийгөө хамгаалах хурал гэсэн шүү дээ. Энэ дээр ихэнхдээ нөгөө хүн ингээл араас ингээл хөөцөлдөж байгаа нь амар хайраар хайрлах гэдэг авах тэр хүнийг. Нөгөөт үгүй би хайрлах хэрэггүй. Үгүй би хайр хүлээж авахгүй гэх ингээд цухтаагаад байгаа. Тэр цухтаагаад байгаа хүнд нь бас ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр нэг юм. Энийг хайрыг нь одоо би яаж хариулнаа? Би одоо хариулж чадахгүй дээ, тий. Энийг хайрыг нь би одоо яаж хариулнаа гэдэг бодол. Дээрэс нь энэ сайхан хүний гомдоочихвол яана, өвдөгчихвөл яана гэсэн айдас төрдөг. Нэг юм имэйлт төрдөг гэсэн үг. Тэгэхээр ингэх бол ерөнхийдөө бол шаардлагагүй. Энэ бол зүгээр хийх хоосон, таны санааг зовоох гэсэн хитрхийх бодол тавтуулсан, юмыг ургуулan хитрхийх боддог хүмүүсийн ихэнхдээ гаргадаг. Одоо зүйл энэ алдаа гэхээсээ илүү алдаа гэж хэлж болохгүй, алдаа гэдэг зүйл чинь заримдаа ололтуулдаг. Тэгэхээр яах нь гомдоочихвол яана, өвтөгчихвөл яана те би энэ хайрыг хариулж чадахгүй нэ гэдэг чинь цухтааж байгаа ч гэсэн нөгөө нэг хүнээ хайрлаж байгаагаас ялгаагүй байхгүй юу? Хайрлаж байгаа учраас л тэр хүнээс цухтааж байгаа гэсэн үг. Нэг үг байдаг шүү дээ те чамайг хайрлаж чадахгүй хэрнээсээ хайж явж чадахгүй байгаа хүн хамгийн аюултай гэж. Үнэхээр хайртай хүн бол нэрээ тавьж явуулах хэмжээний хайртай байдаг гэсэн үг. Хөдөлгөөний хооронд. За гурав дахь нь өөрчлөлтөөс айх буюу за ихэрлийн аян замд орж байгаа үед маш өөрчлөлт явагддаг. Хүссэн хүсээгүй та гадна хувьд таны амьдрал, таны эргэн тойрон, найз нөхөдийн хүрээлэл, за дээрээс нь та өөрөө сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш их өөрчлөгддөг. Сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэл хөдлөлөө удирдах сурна, сэтгэл хөдлөлөө мэдрэмжээсээ ялгаж сурна, сэтгэл зүйн хувьд маш хаттай болно. Юмны наандах цаандахыг ойлгоно, амьдралын мөн чанар, амьдрал гэдэг чинь юу юм бэ? Зүгээр ингээд амьд яваад урсгалаараа явахыг хэлдэг юм уу? Утгачтай амьдрал гэж юу юм бэ гэдэг ингээд гүн гүнзгий сэдв рүү өөрөө ирэхгүй ордог мэдрэмжээ мэдэрч сурдаг учраас ерөнхийдөө маш их өөрчлөлтөд явагддаг. Тэнгүүд яг цухтааж байгаа хүн маань энэ өөрчлөлтөөс айдаг. Яг бодит үнэнгээ бодсон байсан зүйл нь үнэн мөн чанартай хийх хоосон худлаа байсан гэдгийг ойлгодог учраас өөрчлөлтөөс айдаг. Жишээлбэл ингэдэг байна шүү дээ, тий. Жинхэнэ ингээд бидний бодож исэн үннээс өөр. За угаасаа амьдрал юм байт юм дөө, тий. Эхнэр нөхрөд угаасаа муудалцдаг юм дөө. Угаасаа нэг нь одоо жишээлбэл нөхөр нь хурсан ч гэсэн эхнэр нь ингээл амьдралаа аваа явж явах хэрэгтэй байт юм дөө гэсэн нэг юм үнэн байгаа штэ. За би л хичээчихвэл болно доо. Би л төгс байхад ерөнхийдөө тэгээд болно доо нэг юм ажилтай, төрөлтэй, нэг унаатай, тий. Хүүхдүүд нэг хоол дондтай байхад нэг болно дөө. Яг нэг их хүсээд явах уу гэсэн бол үнэхээр амьдралын мөн чанар юм байна гэж бодцсон байж идэл. Гэтэл энэ бол биш байдаг. Яг үнэндээ бол бид нэр бүгдээрээ яг хүссэн ханижилтайгээ суугаад бүрэн дүүрэн төгс жаргал домбож амьдрах боломжтой байдаг гэсэн энэ үннээс миний бодож исэн үнэн өөр болоод тэгэхээр ингээд гів гинт өөрчлөлт нь миний амьдралд орж ирэх гэж байгаас айдаг гэсэн үг. Тэр үед бэлэн байх үед бас цухтаадаг. Аяанда энэ бүх зүйлийг ойлгоод үнэнтэй нүүр тулаад ирэхээр үнний хүлэмжшөрөхөөр цутгаа болдог байх нэ. За дөрөвдөх нь бэлэн биш байх
гэсэнтэй ерөнхийдөө бол бэлэн биш байхыг л тайлбарлаад байгаа. Энэ болохоор бүр нэг юм за ихэр талын айн замд нэгтгэн ингээд өөрийнхөө ухамсарлуугаа ойртох буюу сэхэлэг болох гэсэн шүү дээ тий. Ийм ухамсарын хувьд өөрийнхөө ур чадвар, өөрийнхөө мөн чанар, өөрийгөө танин мэдэх том аялал гэсэн үг. Яг энэ аялалтаа ороход бэлэн биш байх гэсэн үг. Сүнсний хөгжлийн хувьд арай бэлэн биш байхыг хэлдэг. За энд нь ихэнхдээ юунаас болж бэлэн биш байдаг вэ гэхээр нэгдүгээр ажил карьер гэж болно те. Ажил карьер нь арай цэгцрээгүй учраас өөрөөр лөгөө өнгийнхөөс илүү ажил карьерт анхаарах жишээ нь. За ар гэр амьдралд нь ингээд зөндөө олон асуудлууд байж болно те. Гэр бүлийн хувьд тэр асуудлуудаа цэгцлэхгүй бол нэг юм тайван биш мэдрэмж аваад идэг үед тэр зүйлүүдэд цэгцлэхийн тулд төр зурдаа өөрийгөө хойш нь тавих ч гэдэг юм ингээд ийм байдлаас олж бэлэн биш байх үед. Гэхдээ энэ бол үнэхээр хэрэггүй зүйл. Би өмнөх бичлэг дээр ч тайлбарласан. Тэртээ тэрэнгүү бид нэр энэ хорвоогоос юу ч авч чадахгүй. Нэрээ нэг ширхэг алтан зоос ч авч чадахгүй. Энэ хий хоосон болоод өнгөрөх зүйлийн араас хөөцөлдөж явах нь л зүгээр цаг хугацааг хий димэн хий хоосон өнгөрөж байгаас ялгаагүй гэсэн. Тэрнийхээ оронд ерөөсөө өөр лөгөө өнгөх нь хамгийн чухал байдаг бахнэ. Ийм болохоор одоо ийм ажил карьер гэдэг зүйлүүд дээр хэрэггүй зүйлүүд дээр анхаарах юм бол бас цухтаадаг гэсэн үг. Энийгсэндээ өөрийгөө сатууруулж байгааг нэг хэлбэр л дээ. Яг гүн гүнзгий мэдрэмж рүүгээ орох гэхээр хашраад нь штэ тэр хүн бас арай л болоог байна гэд. Тэнгүүдээ зүгээр юм ажил гэр бүл гэсэн нэг юм хэрэггүй одоо гаднах ертөнц рүү ингээд өөрийгөө сатааруулж яваад байгаас ялгаагүй гэсэн үг. За тавдах нь буюу чин сэтгэлээсээ энэ 100% үнэн зүйлд итгэхгүй байх. За би ерөнхийдөө бас энэ ихэр талын айн замлыг эхлүүлэхэд хэл үнэмшил гэдэг зүйл бас амар чухал санагдсан. Анханасаа би шууд нөгөө мэдрэмжээ ингээд мэдрээд сураад эхлэнгүүтээ ингээд 100% зүгээр итгэлээр хандсан байхгүй. Энэ зүйлд шууд ингээд мэдрэмжээ дагаад итгэчихсэн гэсэн үг. Хиндэ эхний үедээ ингээд тэгээд тийм ч учраас ихэндээ юу нь надад их амархан санагдчихсэн. Ягаад гэх юм бол энэ талаарх мэдээллүүд ч амархан орж ирээл өөрийнхөө эргэлзээнүүдийг амархан тайлаал тий өөртөө итгэл маань ч гэсэн нэмэгдээд эхэлсэн. Тэгэхээр явандаа би нөгөө нэг DAP буюу тий буюу нөгөө эргэлзэх бодлууд маш их орж ирснээс хойш ерөнхийдөө жоохон үннээс хаширсан гэх юм уу нөгөө эргэлзээтэй бодлууд гарч ирээл миний дотор байсан нөгөө хүндүр шархууд, хүндүр айдсууд, хүндүр өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө яг байгаар нь хүлээж авахгүй, өөрийгөө голж исэн зүйлүүд маань ингээл илрээл те. Бүр даалт нуугдсан байсан, авдарт байсан тэр зүйлүүд маань ингээ хэрэггүй хогнууд маань гарч ирээд авцсан ингээд жоохон хаширж исэн. Одоо сүлдэж өнч модлооч юм уу гэж бодож исэн болсон надад байсан. Гэхдээ нэг тийм удаан үргэлжлэхгүй хязгаарч удаан үргэлжлэхгүй. Яагаад тэр худал хуурмаг зүйл бол маш хурдан өнчтөг төдийд л замхан алга болж болдог. Яг энэ зүйлээрээ ингээ замхан алга болоод улам үнэн тод гарч ирэл улам үнэн гэдэг зүйл юм тунгалагаар мэдэгдэж эхэлдэг. Нэгд бол үннийг мэдэх сонголтыг хийхэд л бүх зүйлүүд ил тод болдог дөө. Энэ юу болоод байгаа юм бэ гэж өөрөөсөө асуугаад тэгээ судалгаа хийхэд ингээд тодорхой болдог гэсэн үг. Ийм том шинж яхана үнтэй нөтлөхгүй байх. За тэгвэл ихэр төлөлийн аян замлыг ерөнхийдөө бид нэр яг ингээд хүчээр контролдох гэж хичээгээд амжилтыг олдоггүй. За тэгээд бас хүчлэхэд бас амжилтыг олдоггүй. Хүчлээд хурдлуулах гад те бас ингээд яг би чин сэтгэлийнхаа угтаа би итгэчихсэн байж тээ. Угаасаа миний хувь заяаны ханижлуудаа байгаа. Би түүнийг хүртэх хэрэгтэй. Тэр зүйлтэйгээ би төгс амьдралыг бүтээж төгс сайхан зүйлд хүрнэ гэдгийг би өөртөө гүн итгэлтэй байгаа. Тийм учраас би яахгүйгээр ерөөс цаг хугацаанд найдаад болох зүйл болдгоороо болно гэдэгт найдаад итгээд яахгүйгээр хүчлэхгүйгээр өөрөө контролдохгүйгээр орхиж чадж байгаа гэсэн үг. Гэтэ ингэх бол хэцүү. Тийм амар бас биш. Ягаад тэгэхээр жишээлбэл ажил мэргэжлийн онцлогтойгоор хүмүүс ингээд айгүйх өөрийгөө үгээ, үйлдэлээ цэгнэх шаардлагатай мэргэжлээд те ялангуяа эмч гэдэг бол үг хэлээ маш их цэгнэх хэрэгтэй байдаг. Би хаагач гэсэн маш цензурт авч явахгүй бол ажлын байранд маш хэцүү. Тэнгүүд анханасаа нөгөө айгүй олон жил өөрийгөө контролдож сурцсан хүн яг
бүх зүйл дээр өөрийгөө контролдох гэдэг юм билээ. Би тэрийг сүүлд л ойлгосон, бүр за 10 сард л ойлгосон. Тэгээд бүх зүйлийг төгс байлгах гэж контролддог. Дээрээс нь өөрийгөө бие сул тавьж юмд хандаж чаддаггүй. Ингээд яг өөрийнхоороо байдаггүй. Ингэчүүл яана, тэгчүүл яана, за нэг гээд ингээд өөрийгөө бариад идэг гэсэн. Тэгэхээр их төрлийн харилцаанд контролдох, өөрийгөө хянах ингэх тусам ер нь аз хүтэл тэгээд дэмийл байдаг. Ер нь дэмийл байдаг. Тэгэхээр зүгээр яг ингээ өөртөө итгээд 100% өөртөө итгээд бие сул тавахад л хангалттай. Тэгээд хүчлэх шаардлагагүй. Аяндаа тэгээд яарахгүй үнэн байдаг тэгэхэд бол хүчлэгээд тах шаардлага байхгүй. Нэгсэндээ нөгөө үнэ хүчлээд иж болохгүй гэсэн. Хүчлэх тусамч олон захтаадаг. Хүчлэхгүйгээр яг тэр тухайн хүндээ хэрэгтэй цаг хугацаа нөхөд хангалттай гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө миний энэ хэрдлийн аян замналыг төдийгөөс өдийг хүртэлтэй ойлгож авсан хамгийн чухал зүйл юу байсан гэхээр хувь хүний хөгжлөл амар чухал. Хувь хүний хөгжөлтөө хувь хүний ухамсарын хөгжил буюу өөрөө өөрийнхөө үнэн дүр төрхтөө ойртох нь хамгийн чухал. Хэрдүүлийн аян замналын зорилго юу вэ гэж хэрвээ хин нэг надаас асуух юм бол би өөрийнхөө үнэн дүр төрхөөрөө байж өөрийгөө илүү хүчтэйгээр хөгжүүлэхийг хэлнэ. Яг нэг юм хосын хамтрагч болоод хосын харилцаанд орох бол огтонч тийм амар чухал зүйл биш. Тэрнээс илүү давцсан, тэрнээс илүү том ойлголт байгаа байхгүй юу? Тэр бол зүгээр нэг хэсэг нь гэсэн үг. 4 хэсгийнх нь нэг хэсэг нь тийм ээ. Тэгээд хэрдлийн аян замналыг яваад тэгэхээр аяанда та амьдралдаа хэрэггүй зүйлүүдийг бүгднийг тавьж явуулж сурна. Тэгээд маш төвчээртэй болж сурна. Угийн бид нар төвчээртэй. Гэхдээ төвчээр дээрээ зөв төвчээрийг олж сурна гэсэн. Төвчихсгүй юм а төвчих шаардлагагүй маань. Яг үнэн итгэл гэсэн зүйлтэй бол төвчээртэй хүлээхэд болох юм байна. Тэгээд дээрэс нь итгэл буюу хэрдүүлтэй итгэх. Үнэхээр би 100% хүнд итгэж чаддаг байсан. Тэгээд амьдралын явцад итгэл маань буурсан. Энийг гэсэндээ өөртөө итгэх байдал маань зөндөө олон одоо тохиолдож шүү дээ. Тэрнээс олж буурсан. Гэхдээ хэрдлийн аян замд ороход миний нөгөө буцаад үнэнч итгэл гэдэг зүйл маань бүр ингээд маш гоё цэцгэлсэн. Дээрээс нь үнэнд итгэнэ гэдэг бол үнэхээр сайхан. Тийм итгэл гэдэг өөрөө ер нь бол баг амьдралын утга учир юм шиг надад санагддаг. Хин нэгэнд итгэнэ гэдэг бол маш сайхан мэдрэмж өөртөө ч өгдөг, тухайн хүмүүст ч өгдөг. Тэгэхээр энэ гурван зүйлийг ерөөд бол маш их амьдралдаа хэрэгжүүлж ойлгож ухаарч авсан. Энэ бол чандам нэртэн. Ерөөсөө л чандам нэртэн гэсэн үг. За тэгэхээр яагаад танаа хүн чинь танаас ингээд цухтаагаад дөлөөд байгаа юм бэ гэдгийг ойлгосон баг. Тэгэхээр яг цухтааж байгаа үед нь түүнийгээ нөхцөл болцолгүйгээр хайрлаад тухайн хүндээ цаг хугацааг нөгөөрэй. Тэгээд ерөнхийдөө бол та өөрөө цэгцэрчих юм бол хорвоо ертөнц аяндаа цэгцэрдэг. Тэгэхээр өөрийгөө цэгцлээрээ мөн хэрдлээ олоод аз жаргалтайгаар дүүлнэсэд өөрийнхөө хүссэн яваажин бүтээгээрэй гэж хэлмээр байна. Ингээд дараагийн хамтлагаар уулзцай баяртай.